Сайн байцгаана уу? Та бүхэндээ сургалтын менежерээс урьдчилсан хичээл сонголтыг хэрхэн хянах, баталгаажуулах видео заавар хичээл хургуулж байна. Юун түрүүн сургалтын менежер хичээл сонголт гэдэг зэс рүү орно. Уг цэсэнд хичээл тус бүрийг бүлэгээс хэдэн хүүхэд сонгосон ерөнхий хяналт харагдах ба 2026-аас 27 оны урьдчилсан, 2025 оноос 26 оны гэсэн огнооны шүлтүүрээр харагдана. Хэрвээ 2026-аас 27 оны урьдчилсан хичээл сонголтод хичээлийн нэр харагдахгүй, эсвэл сурагч хичээл сонгохоор ороход хичээлийн нэрсүүд харагдахгүй байгаа бол та хичээлийн жагсаалт цэс рүү орж 10, 11, 12 дугаар ангид сонгон судлах боломжтой хичээлийг SSS татаж их нүдэлд хадгална. Ингийн тулд тухайн анги дээрээ тааруулаад SSS татах товчон дээр дарна. Татагдаж орж ирсэн хичээлүүдийг ерөнхий чеклээд их нүдэлд хадгалах товчийг дарна. Ингэснээр сурагчид болон таны хяналтан дээр хичээлийн нэрс маань харагдаж эхэлнэ. Үүний дараагаар хичээл сонголт их нүүдэл гэсэн зэс рүү орно. Уг зэсэнд анги бүлгэрээ хүүхдүүдийн сонгосон хичээл бүртгэгдсэн, хянсан, батлагдсан, эсэс дэлгэсэн гэсэн төлөвүүдээр харагдана. Бүртгэгдсэн гэсэн төлөв нь сурагч өөрийн хичээл сонголтыг вебээрээ дамжуулан хийж анги удирдсан багш руу илгээсэн байна гэдгийг харуулж байгаа. Тиймээс бүртгэгдсэн гэсэн төлөвт байгаа хичээл сонголтыг сургалтын менежер батлах боломжгүй. Харин хянсан гэдэг төлөв нь сурагчийн илгээсэн хичээл сонголтыг анги удирдсан багш хянан баталгаажуулсан гэсэн үг. Тэгэхээр сургалтын менежер хянсан төлөвт байгаа хичээл сонголтыг баталгаажуулах боломжтой. Хичээл сонголтыг заавал баталгаажуулсныхаа дараа SSS илгээнэ гэдгийг анхаараарай. Та хэрвээ тухайн хүүхдийн сонгосон 3 хичээл эсвэл сонгоны 4 хичээлийг дөрвөлнгийн батлаад SSS рүү илгээх товчийг дарахад тухайн хүүхдийн батлагдсан бүх хичээл харагдах ба та үүнийг нэг товчоор даран SSS рүү илгээх боломжтой. Тухайн хичээл сонголтыг SSS рүү илгээсний дараа төлөв SSS илгээсэн болж өөрчлөгдөнө. Бүлгийн хичээл сонголт бүгд хянсан төлөвт байгаа тохиолдолд та бүлгээр батлах, эсвэл бүлгээр цуцлах, SSS бүлгээр нь илгээх гэсэн товчнуудыг сонгон тухайн анги бүлгийг нийтээр нь баталгаажуулж SSS рүү илгээх боломжтой. Хэрвээ суралцагч буруу хичээл сонголт хийсэн байгаа тохиолдолд бүртгэгдсэн болон хянсан төлөвт байгаа хичээл сонголтууд л буцах боломжтой гэдгийг анхаараарай. Хэрвээ бүртгэгдсэн төлөвт байх юм бол сурагч өөрийн хичээл сонголтыг өөрөө засварлаад багш руугаа илгээж болно. Эсвэл анги удирдсан багш хянахдаа буруу байна гэд буцаалт хийх боломжтой. Харин анги удирдсан багш хянсан төлөвт оруулан менежер рүү илгээсэн байгаа тохиолдолд сургалтын менежер зөвхөн хянсан төлөвт байгаа хичээл сонголтыг буцааж өгөх боломжтой. Харин тухайн хичээл сонголтыг батлагдсан төлөвт оруулсан эсвэл нэгэн SSS рүү илгээсэн байгаа тохиолдолд өөрчлөх боломжгүй гэдгийг сайтар анхаараарай. Үүний дараагаар та хичээл сонголт SSS гэдэг зэс рүү орно. Тухайн зэс дээр та SSS рүү илгээгдсэн хичээл сонголтоо буцаан татан шалгах боломжтой. Энэ дарааллаар та урьдчилсан хичээл сонголтоо сайтар хянаж, батлан SSS рүү илгээгээрэй. Танд амжилт хүсье. Багшийн ажлаа аз жаргалтайгаар хийцгээе.